Эсгээгүй талхны баярын ариун цугларалтын өдрийн мөргөл болж байна. Өнөөдрийн баяраар дамжуулан эцэг эхийн золиос загалмаан золиосоор илэрхийлсэн хайрыг нь дахин зүрх сэтгэлдээ гүн сийлж өнгөрсөнд хийсэн бүх нүглээ чин сэтгэлээр гимшиж наманчилцгаая. Бид бүхэн Христийн зовлонд оролцсон гэсэн шийдвэр гаргаж эцгийн замыг, эхийн золиосын замыг дагдаг байх учиртай юм. Өнөөдөр сайхан гимшил гэсэн сэдвээр эсгээгүй талхны баярын өдрийн мөргөлийн цагаар Бурхны үгсээс судлая. Исая 53 дугаар бүлгийг нээгээрэй. Өглөөний мөргөлөөр бид Христ загалмайд цовдлогдох хүртлээр амссан бүхнийг нь эргэн харж тунгаацгаасан. Энэ бүхэн юунаас үүдэлтэй вэ? Исая иш үзүүлэгч одоогоос 2700 жилийн өмнө энэ асуултын хариуг өгсөн байдаг. Исая 53 дугаар бүлгийн 1-р ишлэлийг харъя. 53 дугаар бүлгийн 1-р ишлэл. Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Эзний мотор хэнд илчлэгдсэн бэ? Учир нь тэрээр түүний өмнөд нялх нахиа мэт хуурай газраас гарсан үндэс мэт ургав. Бидний харахаар хэлбэр дүрс цог жавхлан түүнд байсангүй. Биднийг татхуйц дүр төрх түүнд алга байв. Тэрээр хүмүүс жигшигдэж орхигдсон. Өвчин зовлонг мэдэгч зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс нүүр буруулж тэр жигшигдсэн бөгөөд бид түүнийг даанч стоожээ. Үнэхээр тэр бидний сул дорой байдлыг тээж өвчин зовлонг маань үрчээ. Гэтэл бид түүнийг бурханд зодуулж цохиулж зовсон гэж л тооцжээ. Гэвч гэмт үйлдэлийн маань улмаас тэр хатагдан. Хилэнцгийн маань улмаас тэр бяцарч аваа. Амар тайвны маань төлөө түн дээр гисгэл байж. Шархаар нь бид идгэрчээ. Бүгдээрээ бид хон мэд төрж бүгд л өөр өөрийн замаар явв. Бүгдийн маань хилэнцгийг харин түүнд эзэн тохов. Тэр тамлагдан зовсон боловч амаа нээсэнгүй. Нядлагдахаар хөтлөгдөх хурах шиг, хярагчийн өмнө дуугарахгүй хэн шиг амаач тэр нээсэнгүй. Хавчлах шүүх түүнийг аваад явлаа. Хэн ирээдүйн тухай төсөөлсөн бэ? Ард түмний минь гэмт үйлдэлийн улмаас цохигдож, амьдын газраас тэр таслagджээ. Булшийг нь буруудуудын хамт товлсон ч үхэл тэрээр баян хүнтэй хамт байв. Тэр хүчирхийлэл үлдээгүй. Түүний аманд мэх худал нь байгаагүй. Гэвч түүнийг няцалж зовоох нь эзний таалал байв. Амиа тэр ялын тахил болгоос үрээ тэрээр үзнэ. Өдрүүдээ уртсхан эзний таалал гарт нь цэцэглэх болно. Зовлонгоосоо тэрээр гэрэл харна. Мэдлэгээрээ тэрээр хангалуун болно. Зөвхт нэгэн миний зарц олныг зөвтгөн. Хилэнцгийг нь үүрнэ. Тиймээс би түүнд ихстэй хамт хувь новдуулж тэр олзыг хүчтнүүдтэй хуваана. Учир нь тэр амиа үхэл рүү асгаж нүгэлтнүүдийн хамт тоологдож олны нүглийг өөртөө авч гэмтнүүдийн төлөө зуужилсан юм. Исая 53 дугаар бүлэгт Христ яагаад загалмайд цовдлогдох болсон шалтгааныг маш нарийн тайлбарласныг бид харж байна. Өнөөдөр бол Христ загалмайд цовдлогдож амьсгал хураасан өдөр. Эсгээгүй талхны баярын гол утга учир бол загалмайд цовдлогдсон амьсгал хураасан Христийн тарчлал зовлонг дурсаж эргцүүлж тунгаадаг баяр.
Христ загалмайд цовдлогдсон тухайд тэр бидний гин буруугаас болж хатагдан бидний нүглээс болж бяцарч амар тайвны маань төлөө түн дээр гисгэл байж шархаар нь бид эдгэрсэн гэсэн тэмдэглэл 2700 жилийн өмнө Исая иш үзүүлэгч Библиэд үлдээсэн. Есүсийг энэ дэлхийд ирэхээс 700 орчим жилийн өмнө Бурхан учир шалтгааныг нь аль хэдийн илчилж иш үзүүлэгчээрээ дамжуулан ухааруулсан байна. Мөн бүгдийн маань хилэнцгийг харин түнд эзэн тохов гэж зааж мэдүүлж байна. Исая 53 дугаар бүлгийн эдгээр үгсийг унших бүрд бидний гим нүгэл ямар ноцтой байсан бол бидний хүртэх ёстой шийтгэл хичнээн хүнд байсан бол гэж дахин бодохоос өөр аргагүй хүрдэг. Бидний гим буруу, бидний гимт нүглийн улмаас тэр хатагдж, ташуурдуулж, бидний гим бурууг ганцаараа үүрсэн. Доромжлогдохдооч, зовлон тарчлал амсгахдаач, амаа нийлгүй чимээгүйхэн тэр замаар алхсан. Бидний Тэнгэр эцэг, хаадын хаан, эздийн эзэн, бүтээлүүддээ доромжлогдсон, байцаагдж, энэ бүхнийг чимээгүйхэн твцсэн. Бид түүний амьдралыг үргэлж зүрх сэтгэлдээ нандинан санаж явах ёстой юм. Тиймээс өнөөдөр бид бүхэн Христ цовдлогдсон өдрийг дахин санаж өнгөрсөнд үйлдсэн гим нүгэл алдаа зурчил бүхэндээ гимших үйлс үйлдлийг бидний хүн нэг бүр зайлшгүй гаргах учиртай юм. Иесус 2000 жилийн өмнө энэ дэлхийд ирээд хамгийн их онцлсан сургаал нь гимшицгээ Тэнгэрийн хаанчлал айсвэ. Гимшихийг хүсэж шаардсан агуулгатай олон дүр зураг байдгийг бид харж болно. Тэнгэрийн хаанчлал ойртсон энэ үед бид эсгээгүй талхны баяр тэмдэглэж байна. Хэрв бид Христ загалмай дээр амьсгал хураасан энэ өдрийн талаар дахин тунгаан бодох юм бол гимшиж ойрхон ирсэн Тэнгэрийн хаанчлалыг хүлээн авах ёстой. Тэгэхээр гимшил гэгчийн талаар авч үзэхэд яг юуг жинхэнэ гимшил гэж хэлэх бол гимшил гэдгийг тодорхойлох юм бол өөрийн гим нүгэл алдаа буруугаа хүлээн зөвшөөрөөд зогсохгүй. Дахиж би тийм нүгэл үлдэхгүй гэсэн хатуу шийдвэр гаргаж өөрчлөгдсөн амьдралаар амьдрахыг хэлнэ. Тэгвэл дараах 3 хүний тохиолдлыг авч үзэн чухам хинэн гимшиж амьдарсан бэ гэдгийг тунгааж өнөө үед бид гимшлийн амьдралаар ингэж л амьдрах ёстой юм байна гэсэн мэргэн ухааныг олж авъя. Сүний гэдэг хүүхэд байв. Сүний бусдын юмыг хулгайлах нь буруу гэдгийг ухаарчээ. Минжи гэдэг хүүхэд байжээ. Минжи бол бусдын юмыг хулгайлах нь буруу гэдгийг ухаарч өмнө нь хийсэн бүх гим бурууга сайн үйлсээр түлхэх гэж хичээдэг байв. Хийн гэдэг хүүхэд байв. Хийн бусдын юмыг хулгайлах нь буруу гэдгийг ухааран дахин хизээж тийм юм хийхгүй гэсэн ам хүчиг өгч хулгай хийсэн хүмүүсийг гимшүүлэх гэж ятгадаг байв. Энэ 3-ын хэнийг нь жинхэнэ гимшиж амьдарсан гэж хэлж болох вэ? Гимшлийн төвшин өөр байж болох ч Бурханы хүсдэг жинхэнэ гимшил нь 3 дахь тохиолдол болох хийн юм. Нүгэл үйлцэндээ гимшиж би цаашид дахиж нүгэлд орооцолдохгүй гэж шийдэн ийм үйлдэл хийж буй хүмүүсийг хүртэл гимшүүлэх гэж хичээдэг хүн. Тиймээс л Есүс ч мөн энэ дэлхийд ирээд хамгийн түрүүнд үзүүлсэн жишээ нь Марк 1-р бүлэгт өглөө эрт ойролцоох тосгон руу очиж тунхаглацгаая. Би үүний төлөө ирсэн гэж айлдсан байдаг.
Марк 1-р бүлгийг хамтдаа нээцгээе. Марк 1-р бүлгийн 35-р ишлэл. Өөр шөнөөр тэр босоод гадагш гарч зилүүд газар очин тэндээ залбирч байв. Симон болон хамт байгсад нь түүнийг хайж олоод бүгд таныг ирж байна гэхэд Есүс цөмөөрөө зэрэгэлдэх суйрангуудад очицгоё. Би тэнд ч бас тунхаглах болно. Учир нь би үүний төлөө ирсэн билээ гэж айлдав. Лук 19-р бүлгийн 10-р ишлэлд би алдагдсныг хайж аврахаар ирсэн хэмээгээд Марк номд би тунхаглахаар ирсэн гэж айлдсан байна. Тэгвэл бид бусдыг аврахын тулд хийх ёстой хамгийн чухал, хамгийн агуу ажил юу вэ гэдгийн хариултыг олж болохоор байна. Тийм үү? Энэ нь тунхаглал юм. Лук 19-р бүлгийг нээцгээе. Лук 19-р бүлэг. Лук 19-р бүлгийн 10-р ишлэл. Хүний хүү алдагдсныг хайж энд хүний хүн Есүсийг хэлдэг. Тийм үү? Есүс энэ дэлхийд ирсэн шалтгаан нь өөрөөр хэлбэл зорилго нь алдагдсныг хайж яан гэсэн бэ? Аврахаар ирсэн билээ гэв. Тэгвэл үнэхээр гимшсэн хүний төрх байдал ямар байх нь вэ? Гимшсэн үү үгүй юу гэдгийн нотлохоо нь өөр бусад нүгэлтнүүдийг авралын зам руу хөтөлж өдөртөн чиглүүлэхийг л жинхэнэ гимшсэний нотлохоо гэж Бурхан үздэг байна. Бүгдээрээ Лук 15-р бүлгийг хамтдаа нээцгээе. Лук 15-р бүлэг. Лук 15-р бүлгийн 10-р ишлэлийг харцгаая. Би та нарт хэлье. Мөн үүний адил нэг нүгэлтэн гимшвэл Бурханы тэнгэрлэгч нарын оршихуйд баяр хөөр болно гэв. 7-р ишлэл рүү очие. 7-р ишлэлээс уншия. Би та нарт хэлье. Мөн үүний адил гимших шаардлагагүй 99 зөвтөөс илүүгээр гимшсэн нэг нүгэлтний төлөө Тэнгэрт илүү их баяр хөөр болох болно. Бурханы өмнө гимшсэн гих жинхэнэ нотлохоо нь тунхаглал юм. Тийм учраас Бурхан өглөө эрт тунхаглах жишээ үзүүлж тэр байтугай Тэнгэрт одох сүүлчийн мөчтөө хүртэл та нар самаар дэлхийн хязгаар хүртэл миний гэрч болоорой гэж айлдаад олон сүнсийг нүглээс нь салгаж нүгэлтнүүдийг нүглээсээ ангижрахад өдөртөн чиглүүлж энэ үйлсэд хүчин чармаалт гарах гэж захиас үгээ үлдээгээд хэрв тэгэх юм бол үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэж амласан. Матай 28-р бүлгийн 18-р ишлэлээс батлан харцгаая. Матай 28-р бүлгийн 18-р ишлэл. 28-р бүлгийн 18-р ишлэл. Есүс төхөж ирээд тэдэнд Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс та нар яв. Бүх үндэстнийг дагалдуулах тун. Эцэг, хүү, ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ. Та нарт тушаасан бүгдийг минь цахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав. Энэ бол Есүсийн дэлхий дээр үлдээсэн сүүлчийн үг нь. Өөрөөр хэлбэл энэ үгийн утга нь хамгийн сайхан гимшлийг гүйцэлдүүлэх гэсэн захиас юм. Бид түрүүхэн Сүний, Минжи, Хийн гэсэн 3 хүнийг жишээ татсан. Энэ 3 өмнө нь дор хаяж нэг удаа бусдын юмыг хулгайлж байсан сурагчид. Гэсэн ч тэд өөр бодолтой байна. Сүн эгийн гимшил бусдын юмыг хулгайлах нь буруу гэдгийг зөвхөн ухаарах хэмжээнд л байсан бол Минжич бас бусдын юмыг хулгайлах нь муу муухай хэрэг гэдгийг мэдэрсэн.
Харин тэр үйлдэлээ засалгүй. Өмнөх нүглээ өөр сайн үйлсээр нөхий гэсэн бодол тээж явсан. Тийм болохоор бусдын юмыг хулгайлах нь буруу гэдгийг ухаарч дахиж хулгай хийхээ болоод зогсохгүй. Харин ч хулгай хийж буй хүмүүсийг гимшүүлэх ажил хийсэн байгаа юм. Тэгвэл энэ гурвын хэн нь жинхэнэ гимшилт хүрсэн гэдгээ баталж байна вэ гэхээр Библийн сургаалын дагуу авч үзвэл гурав дахь нь буюу хийн юм. Бид ч гэсэн Бурхны өмнө жинхэнэ гимшлийн нотлогоогоо үргэлж авч явах ёстой. Бидний гимшлийн нотлогоо бол бидэнд даатгсан шинэ гэрээний үннийг цамаар дэлхийн хязгаар тунхаглах ажил биш гэж юу? Тийм ч учраас 1-р Тесалоник 2-р бүлэгт Бурхан зөвхт гэж хүлээн зөвшөөрсөн хүмүүстэй л энэ ажлыг даатгсан гэж бий. Өөрөөр хэлбэл гимшсэн хүмүүст л эдгээр ажлыг даатгсан гэсэн үг. Үүнийг 1-р Тесалоник 2-р бүлгээс баталцгаая. 1-р Тесалоник 2-р бүлгийн 3-р ишлэлээс судалцгаая. Хоёрдугаар бүлгийн 3-р ишлэл. Учир нь бидний ятгалга нь залмих, бузар, төөрөгдөлт дор байгаагүй. Харин сайн мэдээ бидэнд даалгагдахаар Бурханаар батлагдсанчлан бид хүмүүст бус, харин зүрхийг маань шалгагч Бурханд таалагдахаар ярьдаг юм. Ямар учраас бидэнд сайн мэдээгээ даатгсан гэсэн бэ? Бурхан биднийг баталсан. Өөрөөр хэлбэл зөвхт гэж үзсэн гэсэн байна. Энэ охин маань, энэ хүү маань энэ ажлыг хийхэд хамгийн тохирох хүн гэж үзээд бидэнд юу даатгсан бэ гэхээр сайн мэдээ тунхаглах гэж даатгсан гэсэн байна. Эцэг эхчүүд ч мөн хүүхдүүдээсээ хамгийн зүтгэлтэй уг сургаалыг нь сайн дагдаг хүүхэдтэй аливааг даатгадаг биш үү? Энд ч мөн Бурхан биднийг зөвхт гэж үзэн сайн мэдээ тунхаглах ажлыг бидэнд даатгсан гэж бичсэн байна. Энэ бол Тэнгэрийн Тэнгэр элч нар хүртэл хүсэж хийж чадах ажил биш. Нүгэлтэн Бурханаар батлагдсан гэдэг нь Бурхан тэр нүгэлтний гимшлийг хамгийн сайхан гэж хүлээж авч түүний бүх үйлс үйлдэлийг зөв гэж хүлээн зөвшөөрсөн гэсэн утгатай юм. Бурханаар батлагдсан нүгэлтнүүдэд сайн мэдээгээ даатгаж захиж үлдээсэн гэжээ. Өөрөөсөө бусад хүнийг өөр нүгэлтнүүдийг гимшүүлж чадах юм бол жинхэнэ гимшилт хүрсэн гэдгийг амьд нотлогоо гэж хэлж болно. Иймээс шинэ гэрээний сайн мэдээг тунхаглах нь Бурханы бидэнд даатгсан ажил биш гэж юу? 2-р Коринт 3-р бүлгээс харцгаая. 2-р Коринт 3-р бүлэг. Гуравдугаар бүлгийн 6-р ишлэлийг уншийе. Тэр биднийг шинэ гэрээний үсгийн бус, харин сүнсний үйлчлэгчид байх чадвартай болгосон. Учир нь үсэг хөнөөдөг бол сүнс ам өгдөг аж. Бурхан биднийг чин үнээр гимшээсэй гэж хүсдэг. Гимшсэн хүн болоход хамгийн тохиромжтой арга бол шинэ гэрээний үйлчлэгч болох. Тийм ч учраас Бурхан биднийг шинэ гэрээний үйлчлэгч байх чадвартай болгосон гэж байна. 2-р Тимот 4-р бүлгийг нээцгээе. 2-р Тимот 4-р бүлгийн 1-р ишлэл. Би Бурханы болон амьд ба үхэгсдийг үзэгдэлт ба хаанчлалдаа шүүх Христ Есүсийн өмнө чамд чухалчлан захий. Юу хий гэж байна? Уг тунхаглах ажлыг Бурханы хаанчлалаар тушаасан гэсэн байна. Чамд чухалчлан захий.
Үгийг тунхаглаа. Цагаа олсон ч олоогүй ч ямар байх уу? Мэдээжийн хэрэг. Бид бүх зүйлд бэлэн байх нь сайн хэрэг. Гэхдээ Бурхны үг тунхаглах ажилд бол залхууралгүй, цаг наргүй тунхаглах хэрэгтэй. Цагаа олсон ч олоогүй ч гэдгийг товч үгээр хэлбэл цаг наргүй гэж болно. Зөвхөн боломжтой үедээ л хийхийн оронд ямар ч үед хизээж хамаагүй үгийг тунхагла. Уужим сэтгэлээр, сургаалаар синхруул, зэмлээ, урамшуул. 3-р ишлэл. Цаг нь ирэхэд хүмүүс эрүүл сургаалыг төвчөхгүй болж харин хүслийнхээ дагуу чихийг нь гижигдсэн багш нарыг өөрсдөдөө цуглуулах бөгөөд чих нь үннээс эргэж үлгэр домгуудад хандах болно. Харин чи бүгдэд саруул ухаантай бай. Хэцүүг төвч ямар ажил хий гэж байна. Сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий. Үйлчлэлээ гүйцэтгэх. Бурхан Тэнгэрийн ард түмэндээ хамгийн үн цэнтэй ёроол өгөхийг хүсдэг. 1000 түмэн ёроол байдаг ч Бурхан хүүхдүүдээ аваасаа гэж хамгийн ихээр хүсдэг ёроол бол энэ. Сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий. Үйлчлэлээ гүйцэтгэх гэж айлдсан. 6-р ишлэлийг харцгаая. Учир нь би хэдийнэ ундаан өргөл мэт асгагдаад явах цаг минь иржээ. Би сайн тэмцлэр тэмцсэн. Замаа дуусгасан. Итгэлээ сахисан. Урд минь юу зэхэгдсэн байгаа гэсэн бэ? Зөв байдлын титэм надад зэхэгдсэн байна. Өдийг хүртэл бид өмнөө тавьсан зорилгынхоо төлөө уйггүй зүтгэж Бурханы ариун хүслийг дэлхийн бүх хүнд тунхаглах хамгийн агуу ажлыг хийсэн учраас хамгийн агуу титэм бидэнд өгөгдөх биш үү? Бурхан биднийг ямар л бол ямар хүн болгож чадах байсан. Компанийн захирал болгож чадна. Корпорацийн тэргүүнч болгож чадна. Аль нэг улсын ерөнхийлөгч, төрийн өндөр албан тушаалтай эрх мэдэлтэн болгож чадах байсан. Гэсэн ч Бурхан тэдгээрээс илүү биднийг шинэ гэрээний чадварлаг үйлчлэгчид болгосон гэж зааж өгч байна. Тит 1-р бүлгийг нээцгээе. Тит 1-р бүлгийн 2-р ишлэл. Тэр нь мэхэлдэггүй Бурханы мөнх цагаас өмнө амласан, мөнх амийн найдварт үндэслэсэн юм. Бурхан зохистой цагт үгээ. Бидний аврагч Бурханы тушаалаар надад даалгасан. Юугаар илэрхийлжээ гэж байна? Тунхаглалаар илэрхийлжээ. Бурхан энэ ажлыг хүнд ч хамаагүй даатгаагүй. Шинэ гэрээний үнэн, эцэг Бурхан их Бурханы үннийг хэн дэлхийн үндэстэнд тунхаглах уу? Бурханы зөвд гэж хүлээн зөвшөөрсөн энд байгаа Сионы гэр бүлүүд. Бурханы биднээс хүсдэг зүйл бий. Нүгэлтнүүд бүрэн гимшиж, Тэнгэрийн орны хаан тахилч болж, Бурханы хүслийг бүрэн хүлээн авч, төгс хэрэгжүүлэхийн төлөө хүчин зүтгэл гаргахыг Бурхан хүсэж байгаа. Өнөөдөр эсгээгүй талхны баярын золиосын ухааныг дахин зүрх сэтгэлдээ сийлж, Бурханд хамгийн ихээр таалагдах Тэнгэрийн хүүхдүүд болоорой гэж хүсэх байна. Бид өнгөрсөн нүглээ тунгаан бодож, гимшиж, эцэг их маань юу хүсэж байгаа бол гэдгийг боддог байх хэрэгтэй. Бурхан биднийг баярлуулахын тулд өөрийн мах цус, өөрийн байр суурь, яруу алдар, нэр төр гээд бүхнээ хойш тавиад энэ дэлхийд ирсэн. Тэгээд өнөөдрийн эсгээгүй талхны баяраар бидний оронд загалмай дээр амьсгал хураасан. Тиймээс загалмай дээр Христийн үхлийг зүрх сэтгэлээсээ хизээж арилгалгүй. Христийн амьдралыг эцсээ хүртэл ивэлтэйгээр дагцгаая. Энэ жилийг Тэнгэрийн хүүхдүүд бид Тэнгэр эцэг Тэнгэр ихтэй баяр баясгалан яруу алдар авчрах жил болгоцгоё.
Бид шөнө дундаас 15 цаг хүртэл мацаг барьж байна. Ийм богино хугацаанд мацаг барих нь ч хичнээн хэцүү, зовлонтой хэрэг билээ. Гэтэл Христийн 2 дахиад ирээд 37 жил туулсан сайн мэдээний амьдралыг үгээр илэрхийлэхийн аргагүй юм. Бурхны золиосын амьдралаар л өнөөдрийн манай сүм мөн бид бүхэн оршин тогтнож бидний ирээдүйж баталгаажсан юм. Бид энэ бүхнийг сайтар тунгаагаад сайхан гимшлийг амьдралдаа хэрэгжүүлж Тэнгэр эцэг ихтэй баяр баясгалан бэлгэлцгээе гэж хүсээд өдрийн мөргөлийн сургаалаа үүгээр дуусгая. Баярлалаа.